танд энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Манай радиогийн баг үдийн хөтөлбөрийн зочны цаг бол маань эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор Тэр бомтон Цэг.com сайтын захирал Инх Тайвангаа өрөг дээрээ оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу. За хоёулаа ярианд оролцохоос өмнө хоёулаа өөрийгөө товчхон танилцуулаад орох уу? За тэгээ. За яг би одоо өнөөдөр 60 нас нэлээд төгж байгаа хүн. Тэгээд одоо манитийн 60 төгж байгаа хүмүүс бол одоос нийгэмд ажил олж хийнэ гэдэг бол асуудал хүнд байдаг тийм ээ. Маш хүнд. Тэгэхээр зэрэг өөрөө өөртөө би ажил гаргахгүй бол хинч намайг ажилд авахгүй. Ийм учраас би бол өөрөө өөртөө бол нэг ажил гаргаж өөрийгөө ажилдаа болгож чадсан гэж би өөр боддгийн. За. Тэгэхээр зэрэг одоо яг миний хийдэг ажил гэх юм бол бизнес санааны эрэлчин гэдэг тийм хинт ч байдгүй нэг тийм шинэ ажил өөртөө гаргасан. За. Тий. Хизэнээс тэр тэгвэ. Одоо 8 жил болж байна энэ ажлаа хийгээд. За. Тий. Мэргэжил гэвэл би уг нь бол тоног төхөөрөмж инженер хүн л дээ. Гэхдээ энэ мэргэжлээ солиод би бас өөртөө юугаар техник тоног төхөөрөмжийн архаг хулгайч гэдэг мэргэжил өөртөө олгосон. За. Тий. За тэгэхээр ер нь бол нэг тийм сонин итгээд хүн ярилцлагад орж байгаа чад шүү дээ тийм ээ. За тэгэхээр өөртөө бол би тийм хүн л өөртөө хожих хийх хүсдэг тийм ээ. Би бол өөртөө хожих өгдөг. Тий. Миний хоч бол суусан цэцэн биш. Явсан тэнэг хочод. Бадарчин. Бадарчин. Тий. Яагаад бадарчин гэж байгаа гэхээр зэрэг би хятад улсын өмнөд мужаар сүүлийн 8 жил тосхноос тосхон, ахаад нэг тосхон, ахаад нэг хот, эргээд нэг тосхон. Ердөө 3 сард гэрээсээ гараад 11 сар хүчинд гэртээ орж идэг байхгүй. Энэ хугацаанд би юу хийх ёстой вэ? Би өөрөө ажил гаргаж байгаа байхгүй. Ингээ хятад, Малайз, Вьетнам ч гэдэг Азийн 2 дугаар барууд байна шүү дээ. Эдгээр орнуудын хөгжлийг харж байхад бол тухайн орны хөгжил бол сүүлийн үед огцом хөгжиж ирлээ. Энэ хөгжлийн бас нэг нууц хаана байна вэ гэхээр зэрэг хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдэн эх орондоо асар хэмжээний техник технологи ноу хау өгжидэг. Тухайлбал Америкт байгаа нэг хятад хүн Америкт гарч байгаа шинэ технологиг авчаад маргааш нь хятадд яг дуурайгаал хийж идэг тийм ээ. Энэ чинь яаж нөө тэр хэлийн чандад ажиллаж байгаа иргэдэн эх орондоо асар их гоё мэдээлэл өгч чадчихсан. Оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Би ч гэсэн мөн адилхан хятад улсад ажиллаж амьдарч байна. Би ягаад ч эх орондоос ард үлдсэн монголчуудаа техник технологи ноу хау өгч болдгүй юм. Би хийж чаддаг ажил ганцхан тоног төхөөрөмжийн инженер. Би хэлтэй, хятад хэлтэй, англи хэлтэй, орос хэлтэй. Өөрөө компьютерийн бас нэг зохиомжийн хэмжээний мэдлэгтэй, боловсралтай. Вебсайт хөдөлдөг. Тэгэхээр зэрэг вебсайтаар дамжуулаад би монголчуудаа техник технологи ноу хау өгөх. Тэр техник технологи хятадын төр өсрөнгүүдээр өгж байгаа тэр техник технологийн мэдээллийг өгөх энэ вебсайтыг байгуулсан. Тэр бомтон Цэг.com гэдэг сайт байна шүү дээ. За. Сайтын нэр ч гэсэн айгүй итгэхэд нэр байна шүү дээ. Яг бол Монголоос тэр бомтонгууд бас олон зуугаараа төрөх болтугай. Өнөөдөр хятадын тэр бомтонгууд дэлхийг ноёлоод эхэллээ. Хятад хамгийн олон тэр бомтонтой улс болж чадлаа. Монголд яагаад чаддгүй юм? Монголчууд юугаар дутсан юм? Ийм учраас би ердөө миний бэлэгдэл тэр бомтон Цэг.com гэдэг нь маань Монгол тэр бомтон төрүүлэх л бэлэгдэл юм байна. За. Юу сайтыг хэдэн оноос эхэлж хөдөлж эхэлсэн? 2008 оны 18 сарын 16-ны өдөр анх удаа My China Цэг Biz гэдэг сайтыг хятадын Бээжин хотын Шүүгуанги гэдэг хүнээс судалж аваад ингээд интернет бизнес руу орсон. Энэ сайтыг худалдаж авдаг маань бол надад бол өөртөө шинэ төрлийн бизнес гаргах, өөртөө шинэ ажил олгох боломжийг нээсэн байхгүй. Та нас Alibaba Цэг.com гэдэг сайтыг мэдэн шүү дээ. Сайн мэдлгүй яг уу. Тий. Энэ Alibaba Цэг.com, My China Цэг Biz хоёр тухайн үед үргэлжлэж ирсэн. Alibaba Цэг.com чинь My China Цэг Biz-с санааг нь авч хятадын бизнесмэнүүдийн мэдээллийг дэлхийд дахин цацах тэр санааг нь авч гарч ирсэн байхгүй. Харамсалтай нь My China Цэг Biz сайт бол тухайн үед дампуураад үлдсэн. Тийм. Мэдээж нэг нь хөгжиж явах нөгөөд нь дампуурч байдаг шүү дээ. Тэр чинь бизнесийн л хууль юм чинь тийм ээ. Ер нь тийм. Тэгээ яг энэ сайтыг худалдаж аваад ясны дараа бол хятадын олон худалдаачид, үйлдвэрлэгчид надтай ухаанда яг My China Цэг Biz сайтын мэйл хаягаар холбогдоод эхэлсэн байхгүй. Ингэж би хятад бас гарцаа нээсэн. За. Тий. Ер нь хятадын аль мужид явж байв. Би бол хятадын зүүн өмнөд
хятадын бүс нутгаар бол хаялдаг. Оо за. Тий. Бүр урагшаасан үг шүү дээ, бүр тийм ээ. урагшаага яг далаад агсан. Аа. Тий. Энэ бүс нутгаар бол аялдаг гол шалтгаан юу гэхээр хятадын хамгийн өндөр хөгжилтэй бүс нутаг чинь байхгүй юу? Одоо Бээжингээс эхлээл Хэбэй одоо танаа юу MJ радио телевизийн одоо сонсогчд болон үзэгчдэд бас хэрэг болж магадгүй. Хаагуур нь хятадын хаагуур аялах хэрэгтэй вэ гэдгийг хэлж гээд шүү дээ. Аа за. Тий. Тэгэхээр зэрэг ер нь бол Хэбэйгээс эхлээд урагшаа Шандун тэгээд юу Жансу тэнгуудаа Зэжан Фужиан Гуандун энэ мужууд чинь хамгийн өндөр хөгжилтэй. Ердөө хятад улс руу ер нь бизнес хий хятад улсаас жижиг дунд үлдээний танд хөрөмж авъя. Хятадаас бараа татах юм бол энэ мужуудаас л ер нь хэл. Тэгээс хөгжөөгүй мужуудаар явж хайрын цагаа гарцдаг яах юм бэ? Тий шүү дээ. Тий. Оо за. Тий. За тэгээд ер нь манай биднэрт тийм ээ бизнесийн боломж ер нь хэр зэрэг бай. Явсан хүн ер нь зөндөөл юм хараа үз, зөндөөл юм үзээ үз. Ингэ тийм ээ. Ер нь ингээд би өөр ингээд бизнес санааны эрэл хайгуул хийгээд ингээд байнга явдаг л да. Хятадын мужуудаар явж ирлээ. Тэгэхэд надад юу гэдэг хятадын зүйл ямар ч тосгонд нэг гудамжны болонд нэг суугаад юм аяагээ сууж байгаа өгнийг харахад л тэндээс айгүй том бизнес санаа төрж ордог. Тэрнтэй уулзаад ярилцахад бас ахаад бизнес санаа бүр улам гоё. Ингээд бодоод байсан би өөр сүулдэ бүр одоо тэр би олон бизнес санаануудыг тэмдэглэж аваад байсан чинь нэг мэдсэн чинь одоо бүр бүхэл бүтэн ном бичгэр хэмжээний бизнес санаа цугларсан байгаа байхгүй юу? Хүнд нэг бурхан нэг л бизнес санаа өгдөг тийм ээ. Тэр бизнес санаагаа гоё хэрэгжүүлж чадвал тэр амжилтанд хүрдэг гэдэг тийм үү? Тий. Тэгвэл надад бурхан мянган бизнес санаа бэлгэлсэн. Тэр бүгдээр би мөнгө осох мянган санаа гэсэн номоод зохиосон. Тийм ном гаргасан байгаа. За. Тий. Залуучууд одоо монголчууд маань л хэрэгтэй. Яаж хятад хүн мөнгөгүйгээс мөнгө осгож байгаа? Босгосон мөнгөө яаж үржүүлдэг юм? Энэ нарийн учир ухааныг л би монголчуудад тайлбарлаж энэ ном авчихсан. Тэр Монголд бол хийх бизнес бол асар их байна. Маш их. Би яагаад тэгж их байна гэж хэлж ингээ одоо гайхаж байгаа. Одоо ингээд манай монголчууд яддаг л Монгол одоо ер нь хийх юм алгаа байна. Үнэндээ амьдрал хэцүү байна л гэж ярьдаг штеп. Гэтэл хүний нутагт олон жил 13 жил хүний нутагт амьдарч байгаад эргээд их орондоо хүрээд ирэхээр зэрэг надад би их орноо шал өөр нүдээр харж байгаа. Энд байгаа хүмүүс чинь тасчихсан байна энэ их орныхаа тийм ээ. Тэднээс ямар нэгэн тийм шинэлэг бизнес санаа олж чадахгүй байгаа байхгүй. Надад болохоор зэрэг энийг ингээ хийчихгүй. Энэ ингээд хийж болно да юм. Ингээ хятадууд ингээ хийгээдсэн монголчууд ягаад чаддгүй юм гих сэтгэл айгүйх төрдөг байхгүй. Тийм ч учраас одоо би сүүлийн үед ер нь монголчуудаа ялангуяа юм хий бүтээ гэсэн залуучуудаа яавал одоо мөнгө босгох яаж мөнгө босгох вэ? Тэр босгосон мөнгө яаж үржүүлэх вэ? Монголд ямар боломж байна вэ? Энэ тухай би зөвлөгөө өгдөг ажилд авсан. Одоо нөгөө нэг техник технологийн арга хулгайч гэдэг ажлаа орхий. Одоо тэр хулгай хийж болсон. Одоо жоохон өмөжмөр байна шүү дээ. Тийм ээ. Тэгээс шилийн сайр явж ирлээ. Одоо шилийн сайр амьдралаас одоо өөдлөө. Одоо жоохон тогтвортой сумаар байна. Ер нь тэгээд одоо ер нь хүнд тэгээд зөвлөгөө өгж исэн биз дээ. Маш их өгж исэн. Тэгээд таны зөвлөгөөнийг дагаад амжилтанд хүрсэн түүхүүд бас байгаа. Байхаар орох үед. Одоо нэг хоёроос нь хуваалцвал бас их сонирхолтой байх болоо. За тий. Одоо энэ яг танаа одоо би хамгийн энгийн жишээ л да. Танаа одоо энэ MJ радио телевизийн байранд бизнес эрхлэгч малчин тариаланчдын холбоо гэж байгаа. Энэ холбооны залуучууд мундаг авьяаслаг залуучууд анх над дээр ирээд тавихаа ер нь юу хийвэл болох вэ? Би л нэгэнд ердөө л Монголд юу байгаа? Мал байна. Тийм ээ? Энэ малаас гарч байгаа түүхийдийг ашиглаад ухаандаа орон нутгтай байгаа түүхий дээр экспорт нь гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ бизнес бол хамгийн амжилттай бизнес. Энэ өгдөөд энийг л дэмжиж. Эднээс яасан энэ санааг аваад одоо нөө дайвар бүтээгдэхүүнээр одоо янз бүрийн одоо муур нохооны хоол үйлдвэрлэлүүд хатаасан мах боловсруулах үйлдвэрүүд бүр 6-7 аймагт эднээс байгуулчихсан. Салбаруудтай болцсон. Ингээд энэ бүтээгдэхүүнийг хятад, Япон, Солонгос руу гаргахаар бүр анхан шатны хэлцээрүүдээ ийгээд эхэлчихсэн байж шээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Миний одоо хийсэн одоо нэг жишээнүүд юм тийм ээ. Хоёр дугаарт ингээд сүүлийн үед ингээд та нас ингээд Монгол супермаркетуудаар ороод үзээрэй. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нэлээд олон болоод эхэлсэн шүү. Ер нь жижиг үйлдвэрүүдийн. Энэ юу эднес чинь нөгөө надаас тоног төхөөрөмж авч ирсэн, надаас зөвлөгөө авч ирсэн. Энэ залуучууд маань одоо бүтээгдэхүүнээ гаргаад эхэллээ. Энэ миний бахархал. Тавайхан одоо ер нь ингэж боддгийн. Би одоо бол Сэпний тэр гомтон биш.
сэтгэлийн тэр бунтан байхыг хүсдэг. А яагаад вэ? Би одоо мөнгө цуглуулад хэрэггүй. Би нэг доороо нэг ядаж нэг 10, 20, 100 тэр бунтанд үүтэй болчихвол. Тэднээсийг нэг сайхан зөвлөд гарааг нь сайхан гаргахад нь гараанд нь сайхан бэлтгэж өгөөд ухаандаа дасгалжуулагч маягтай тийм ээ. Ингээд тавиад өгч л да. Эдгээр ч уралдсан шүү дээ. Тийм ээ. Зах зээлд хүчээ аваад эхэлнэ. Ийм учраас би одоо Монголдо тэр бунтанд төрүүлэхин төлөө ажиллана. Тий. Ер нь тусгноор явж хахад тусгноор явж байгаа төрөл санаа орж ирдэг гэсэн тийм ээ. Ер нь ямар санаа одоо нэг тийм өвөрмөц санаа төрсөн тийм жишээнээс хуваалцаач. За тэгээ. За ер нь Монголын амьдралтай би холбоод ир тийм ээ. Жишээлбэл манай Монголд бол төрийн бус байгууллагууд гэдэг байгуулагддаг. Маш олон одоо төрийн бус байгууллагууд тухайн салбар өөр дээр төрийн бус байгууллагууд байна тийм ээ. Гэтэ би төрийн бус байгууллагуудыг шүүмжилж байгаа юм биш. Ганцхан манай төрийн бус байгууллагад нэг бүтцийн нэг жоохон өөрчлөлт хиймээр санагддаг байхгүй. Юу гэхээр зэрэг төрийн бус байгууллагын одоо төлөөлөн удирдах зөвлөл гэдэг нэг байж байгаа тийм ээ. 5 юм уу 7 гишүүнтэйгээ байдаг шүү дээ. Гэтэл эдгээр хүмүүс маань дандаа нэг одоо амбиц хөөцсөн тийм ээ. Эсвэл одоо нэг мөнгөний одоо ингээд яавал нэг хялбархан аргаар мөнгө олох уу гэдэг нэг тийм нэг хэсэг хүмүүс байна тийм ээ. Эсвэл дан ах дүүс өөртөө би манай эхнэр манай хүүхэд бүгдээрээ төрийн бус байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга одоо тийм үйлчлэгч болсон тийм ээ. Төрийн бус байгууллага гэдэг чинь ямар зорилготой байгууллага юм. Тухайн одоо гишүүдтэй жинхэнэ мэдээллийг өгж яадаг тэдэндээ тусалж яадаг байгууллага байх хэрэгтэй тийм ээ. Санаа нь бол энэ. Гэтэл яг энэ санааг бол хятадууд шал өөрөөр хэрэгжилж байгаа байхгүй. Одоо та нас ингээд хятадын ямар ч мужид яваад байна. Тухайн хятадын одоо тухайн мужийн үйлдвэр худалдааны танхим гэж байдаг. Энэ төрийн бус байгууллага байгаа байхгүй юу. За бас өөр монголчууд тэрийг болохоор зөв сайн үйлсийн юу ч гэд нийгэмлэгч гэдэг үлээ нэг тийм нэг тийм нэрээр нэрлэдэг юм. За. Энэ байгууллага бол шал өөр байгууллага. Тухайлбал одоо би ярил л да. Одоо нэг өөр Монголын одоо нэг суман дээр тийм ээ. Одоо төрийн бус байгууллага ажиллаж байна гинэ. Тэр сумыг одоо хөгжүүлэх. Тэгвэл тэр төрийн бус байгууллагын одоо дарга нь ямар хүн байсан бэ? Би өөрийнхөө фэйсбુક дээр бичсэн байгаа. Нэг өөр Монголын одоо юу нэг Шилэнгол аймгийн сумын дарга Сэцэн хүү гэдэг хүн хэрхэн одоо сум орнотгоо хөгжүүлж ирсэн тухай. Тэр төрийн бус байгууллагын тухай тэр гоё бизнес санаа би өөрийнхөө фэйсбુક дээр оруулсан байгаа. Зөвхөн ерөнхий товч утгыг ярих юм бол тэр хүн яасан хэр зэрэг тэр сум орон нутагт эхний жил 10 үйлдвэр байгуулж чадсан. Дараа жил нь 40 үйлдвэр байгуулаад тэрний дараа жил 100 үйлдвэр байгуулсан. Би ер нь сум гэдгийг бол шал өөрөөр ойлгодог байхгүй. Манай Монголын сум бол ердөө нэг тийм ердөө нэг хийдэг ажил нь нэг дэлгүүр. Тийм ээ дэлгүүрээс өөр юм бизнес байдгүй. Тэгээд хэдэн малчт нь нөө чэнжүүд махаа өгөөд ингээд аршираа өгөөд ингээд дуусчихдаг юм. Ийм л амьдрал байгаа тийм ээ. Гэтэл сум гэдэг маань бол яг үнэхээр нэг ухаалаг аавын хөө байгаа. Нэг чиглүүлэгч байх юм бол энэ бол аврах том компани, групп компани. Тэдэнд газар нутаг байна уу? Байна. Мал байна уу? Байна. Ажил хүч байна уу? Байна. Дэд үтс байна уу? Байна. Гэхдээ юу ярьж байгаа юм чинь амар том компани байхгүй. Тэнд ганцхан сайхан ухаалаг аавын хөл би төрүүлж өгчих юм бол тэднээс заагаад өгчих юм бол сум бол хөгжөөд маш хайрхан байгаа шүү. Сум зэвэрдэг газар биш шүү. Харин тэр ухаалаг аавын хөө ямар хүн байх ёстой вэ зэрэг маш бизнес сэтгэлгээ сайтай. Өөрөөр хэлбэл одоо нэг зарааны досыг заасны зас бол хуургаж чаддаг тийм авьяастай боловсруучсан л харагдав. Тэгээд ер нь яаж компани болоод яаж тэр өөрийнхөө бодлыг хуваалцсан сонирхолтой байна. Энэ нэгэн урт яриа болох юм уу? Өө яах вэ зүгээр тий? За ямар ч юм би цагаа зарлаадах юм. Улаанбаатарт 12 цаг 30 минут болж байна. Та Амжил радио 102.1 Дэлхийн монголчуудын радиогийн баг үдийн хөтөлбөрийн зочны цэг булангаа хүлээн авч сонсож байна. Тэгээд өнөөдрийн манай зочноор тэр бүмтэн Цэг.com сайтын захирал Инг Тайван өргөдөлд оролцож байна. Тэгээд ер нь яг зүгээр бизнес санаа гэх юм бол энэ бас л ер нь том оюуны хөрөнгө оруулалттай маш том тийм ээ. Тэгэхээр одоо миний хувьд бол одоо ямар ч төсөөлөл алга. За. Тий. Одоо надад ингэ сум давчид очиод амьдрах гэх юм бол би тэгэл амьд хүн юм болохоор ямар нэг юм хийж л амьдрна гэж бодно. Тэгээд тэнд чинь юу хийж болох вэ? За
их ажилсаг хүн бол тариалан тарих л баг. Тийм. Тэхэл баг. Тэрнээс өөр Мал бах тийм ээ. тий. Тэрнээс өөр одоо харин юу байна? Ингээд юм ер нь хүн биш үү? Яг бизнесийг мөнгө босгоё гэх юм бол мөнгийг мөнгө босгодгүй юм. Ухаан босгодог. Тэгэхээр зэрэг чамд бол өнөөдөр ингээ манай монголчууд ингээд бизнес хийх гэл ингээд готал банкнаас зээл аваад л тийм ээ. Ингээд одоо нэг үйлдвэр байгуулчих юм бол одоо тэр бомтон болчих юм шиг л боддог байхгүй. Үндсэндээ бол за би чамааг ингээ. За чи яг чиний асуултанд хариулах гэдэг шүү дээ. За чи хэрэг одоо за ухаанда одоо миний төрснөд Архангай аймгийн их тамир сум. За Архангай аймгийн их тамир сумд чи очлоо гэж бодъё. За чи юу хийх вэ гэсэн. За тэр нутгийн эхлээд баялагийг чи судална. Архангай их тамир сум юу гэхээр зэрэг маш их сарлагтай. Тэр сарлынхаа сүгэл маш сайн сааж боловсруулж чаддаг. Ааруул маш сайн хийж чаддаг. Ийм алтан. Гэхдээ тэд яг үхэр зэрэг сарлынхаа махыг үнд хүргэж чаддаггүй. Сарлын мах хин чаддаггүй. Тийм ээ. Тэр сүү цагаан эдэн нь бол айл болгоно жоохон нэг өрхийн хэмжээнд жоохон үйлдвэр явуулаад ингээд дуусчдаг. Чи очоод тэр чи одоо асуудлыг өөрөө шийдэх байхгүй. Очингуудаа тэр сумыг хөгжүүлэх бодлого боловсруулах хэрэгтэй. За тэр бодлогыг яаж боловсруулах гэдэг аргыг би чамд жиш зааж өгнө. За ерөнхийдөө чи одоо юу боллоо? Тэр нутагт одоо ямар нэгэн одоо тэр нөгөө түрүүчийн хятадын тэр нөгөө мууж одоо ариануудад нөгөө хөгжлийн нөгөө үйлдвэр бодлооны танхим гэж байсан шүү дээ. За тийм. Тэр шиг тийм төрийн бус байгуулах байхгүй юу? За Архангай их тамир гэсэн одоо тийм өөрийнх нь нэрээр нэг гоё нэртэй тийм одоо төрийн бус байгуулчлаа гэж бодъё. За тэрний дараагаар чи өөрөө за мэдээж хэрэг чи бол өөрөө тэр өдөрдөж тэр сумын ард иргэдэг чи чиглүүлэх гэдэг шүү дээ. За тэнд чиний доор 5 гишүүн байх хэвээр, 4 гишүүн байх хэвээр, чамтай оролцоод 5 гишүүн тийм ээ, төрийн бус байгууллагын гишүүн чинь сондгоо татаа байх хэвээр. За нэгдүгээрт одоо тэр аймгийн одоо тэр сумын одоо иргэдийн хүүхдүүдээс одоо Улаанбаатар хотод ирээд одоо ажил хийгээгүй байж байгаа. Уу нэг тийс төгсчихсэн нэг тоног төхөөрөмж инженер хүүхд бол захаас аваад замаар дөрвөн олдно байж байгаа. За тэрийг нэг гишүүнээр авчих. Магадгүй тэр нутагт одоо олон жил одоо ингээд нэгтлэн бодох хийжсэн, эдийн засаг хийжсэн тэр нутгийн хүн за нэг тийм нэгтлэн бодогч эдийн засагч байж ах хэрэгтэй. 3 дугаар тухайн нутгийн одоо баялаг юугаа вүлээ? Мах гэж ярьсан шүү дээ түрүү. Сарлын мах. Тэр сарлын махыг өнд оруулахын тулд тухайн одоо махны чиглэлээр ажиллаж чаджсэн технологич инженер нэг байх хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь маркетинг одоо борлуулалтын одоо ажлыг сайн мэддэг. Одоо нэг сургуулиудад зөндөө л төгссөн залуучууд байна шүү дээ. Маркетингийн менежментийн яадаг удирдлагын дээд сургууль төгссөн. Энэ залуучуудаас нэгийг авчих. За ингээд чиний ажлын баг бүрдэж байгаа юм. Энэ ямар ч ах トゥ биш, ямар ч амбиц өгөөгүй. Таанаас бол юу хэр зэрэг энэ 5 хүн ашигын төлөө биш байгууллага. Тийм ээ. Хүнд тусалдаг байгууллага. За эхний ээлжинд таанаас тавуулаа нэг сайхан юу төсөл гаргах хэрэгтэй. Тэр орон нутгаа хөгжүүлэх. За тэр түүхийд байж мах байж махан дээр тулгуурлаад. За мах боловсруулъя. Сарлагыг нядаллаа. Орой гэхэд сарлагын мах нь борцоолоод гэз дотор нь юу одоо бас бэлтгэгдээд тийм ээ одоо юу ч хийж болно. Тэр айгүй олон юм хийж болно. Тэрийг бүгдийг би энэ цаг хугацаа богино учраас ярихгүй. За ингээд хамгийн сүүлд нь ясын хүртэл бүгдийг боловсруулах үйлдвэр үндсэндээ нэг нийлээд бол нэг 12 сая төгрөгөнд босчихдээ. Оо за. Тий. За тэгвэл таанаас нэг 120 сая төгрөгийн төсөл бичгнэ шүү дээ. 10 айлыг одоо ажлын байраар хангах. Төсөл бичигдлээ. Төслийг сумын засаг дарга танилцуул. Засаг дарга мэдээч хэрэг орон нутагт нь инженер ажлын байр гаргах гэж юм чи чамайг дэмжинэ. Оо хэцүү юм байна. Зангуудаа чи одоо хяналтын зөвлөл гэдгийг байгуулна. Мэдээч хэрэг энэ юу бол одоо төрийн бус байгууллагын ажлыг хянжээдэг хяналтын зөвлөл байна гэдэг нь. Хяналтын зөвлөлд тухайн нутгийн одоо татварын албаны байцаагч юм уу? Мэргэжлийн албаны байцаагч юм уу? Тэр банкны захирал одоо банкны гэдэг юм те. Энэ тэгээ засаг дарга, иргэдийн хурлын дарга энэ давыг хяналтын зөвлөлийн дарга болгочдөг байхгүй юу? Эсвэл иргэдийн хурлын дарга бог гэхэд нутгийн зөвлөлийн даргыг. Хондоо нутгийн уугуул иргэдийн нутгийн зөвлөл гэж яддаг шүү дээ. Энэ хүмүүс. Энэ хүмүүс чинь яах вэ гэхээр зэрэг таанусын үйл ажиллагааг хянжээдэг, хөндлөнгөөс хянжээдэг байгууллага. Бүх юм ард түмэнд нээлттэй, төр засгийн өмнө нээлттэй үйл ажиллагаа эхлээд явагдаж байгаа гэсэн. За ингуудаа төслөө хийгээд тэр төслийн хурлыг байгуулна шүү дээ, тийм ээ. Хурлаар хэлэлцэн. За энэний дараа тэр хяналтын зөвлөлийн бүгдээр санал бодлоо хэлнэ. За ингүүл яа гэдэг, тэгвэл яа гэдэг. Бүгдийг сайхан зөв хамгаалж чаддаг байх хэрэгтэй.
Хамгааллаа окей засаг дарга дэмжлээ. Тэр мэрэгжлийн дарга нь зөвлөгөөгөө өглөө. Энэ зээл бүтэн. 120 сая төгрөг бол зүгээр ямар ч банк бол найдвартай зээлд бол өгнө. Танаа байгууллага 120 сая төгрөг авангуудаа нөгөө 10 үйлдвэрийн тоног хөрөмжийг авна. 10 үйлдвэрийн тоног хөрөмжийг аваад 10 одоо тэр нутгийн айлуучин хин мэдчихсэн. За доржгой та бол одоо 3000 малчин. За танаахнаас нэг үйлдвэр гаргана шүү. Тоног хөрөмжийн өгье. Айцсан эцсийн бүтээгдэхүүн биднээс худалдаж аваад эргүүлээд танд мөнгөний өгнө. Энэ мөнгөөр та хагасаар нь тоног хөрөмжийн зээлийг төлөөрэй. Хагасаар нь одоо өөрийнхөө ашиг болгоод аваа. Малчин ч өөрөө хот өдөр болгон хотон дотор цэцгэлж ургаж байгаа тэр сайхан одоо энэ малын шин биш шүү дээ. Тэрийг ашиглах асуудал яригдчихэж байгаа байхгүй. За ингээд 10 айл үйлдвэрлэл явууллаа. Төрөмс байгууллага маань буйны байгууллага шүү дээ. Зөвхөн зэрэг өөрийн гэсэн орлого орох ёстой. Сав баглаа бодлыг төрөмс байгууллагын хажууд байгуулах хэрэгтэй. Яг бол ямар ч хүн тоног хөрөмж авлаа. Үлмийг үйлдвэрлэж болно. Гэхдээ сав баглаа бодол борлуулалт хоёр дээр л хамгийн хэцүү асуудал шийдэгддэг шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр зэрэг тэр сав баглаа бодлын үйлдвэрийг өөрийнхөө юм дээр төрөмс байгууллагын хажууд байгууллаа. За ингээд хүмүүс бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эхэлнэ шүү дээ. Гэтэл нөгөө нэг одоо танаа төрөмс байгууллагын чинь одоо 4 мэрэгчлэн байж байгаа шүү дээ. Нөгөө тоног хөрөмжийн инженер маань тэр олон тоног хөрөмжүүдийг тасралтгүй ажиллаж яадаг. Тэр талаас нь зөвлөгөөг нөгөө засвар үйлчгийг нэгээд ингээд явж яадаг. Гэтэл нөгөө технологич маань яавал сарлын махыг гой амттай болгох уу? Эцсийн бүтээгдэхүүн яавал хүний өдөөд таашаалыг хүртгэхээр тийм гоё болох уу? Энэ тал дээр чинь нөгөөдөг чинь сэтгэлэн зовоод өдөр болгон тэрийг хийдэг ажил өрдөл тэр бүтээгдэхүүний чанарын төлөө амтны төлөө ажиллаж идэг. Тэгэл нэг гоё юм боллоо. За маа ингэж хийж шүү. Зааварчлагыг нөгөөл. Цаадуул нь яг тэр зааварчлагын даваа үйлдвэрлэж байна. Нөгөө нэгтлэн юу хөө? Сав баглаа бодлын үйлдвэрийн хажуу суучихсан. Нөгөөдөг маань за доржгоогоос 5 тонн, батгоогоос 1 тонн орж ирлээ. Бүх юм аваад бүртгэлээ. Тэгээд хадгалаа байж байна. Нөгөө дизайнер нөгөө маркетингийн залуу маань тэр сав баглаа бодол ямар гоё одоо сав баглаа бодол байх вэ? Их тамир гэдэг брендийг яаж үсгэх вэ? Энэ тал дээр л ажиллаж байна. Тэр Улаанбаатар хотын тэр манайхан ч ер нь тийм борлуулалтын дээр бол айх явдалгүй байхгүй юу? Өөр зөв манай монголчууд ингэдэг шүү дээ. Энд байгаа ямиг тэнд аваачаа зардаг бизнесмен зөндөө байдаг баг. Ердөө бизнес ихэд тэгж ойлгодог. Наран туул дээр байгаа ямиг авчраад сумын төвд аваачаа зардаг нөхдөд зөндөө. Эргүүлээд сумаас аваачаад наран туул дээр аваачаа зардаг хүмүүс зөндөө гараад ирэн тэр чинь. Энд чинь маркетинг байхгүй. Энд чинь нөгөө нэг маркетингийн сүлжээ, нэтворк үүсгэж байна. Тэр залуу юм ажил хийн. За ингээд энэ 5 хүнийг одоо тэр сав баглаа бодлын үйлдвэрийн ашигаас цалинж болох хэрэгтэй. Сав баглаа бол зүгээр нэг 2% 3% ашиг нэмээ зараад тахта. Окей, тэр чинь зүгээр олон дотор зүгээр зөндөө олон мөнгө бацаад ирдэг юм. За ингээд ядаж доороо 10 үйлдвэртэй байж хятадын юм уу, Америкийн, Японы нэг жижиг одоо импортлогчтой л гэрээхэд боломжтой болдог байхгүй юу? За. Гүний хятад орж ирлээ. За танаас нэг 20 тонны контейнер дүүрэн татаас мах авах ихэд л ганц хүн бол тэр 20 тонны контейнер дүүр махыг хийж чадахгүй. Тий, чадахгүй. 10 хүн нийлцсэн байж байгаа юм. Тэр холбооны дор тийм ээ. Тэр 10 холбооны дор за хятадын одоо импортлогч манахаас 20 тонн юу татаас мах авна гэж шүү. За чи 2 тонн, чи 2 тонн, чи 2 тонн. За дайраа гэхэд тэднээс бүгд л дайрна шүү дээ. Ингээл 20 тонныг дор нь бэлтгэх юм бол экспорт гарцаа нээчихнэ гэсэн. Нөгөө их орн одоо Монгол улс дампуураад л одоо нэг эдийн засаг хямраад төр засаг бужигнаад ээж хамаагүй тэр өрдө дөртөө дөргөө намтаа намгүй бид сайхан амьдрах хэрэгтэй юм чинь. Нөгөө хаттад юмаа гаргалаа валют урсгалыг төрлөө биш өөрчлөлтөө татаад эхэлж байгаа байхгүй. Энэ чинь л амьдрал шүү. Би за түрүү жилийн сүүлээр нөгөө Манжурын юу үзэсгэлэн худалдаанд очсон. Тэгээ тэн дээрээс юу харж ирсэн гэх юм бол манай бүтээндэхүүнийг хүнсний бүтээндэхүүнийг хятадууд хумгүй авч яхийг л харлаа. Хумгүй авч जैन. Консервсэн махыг авч जैन. Тэгэд 2-3 нугалсан үнээр авч जैन. Хамаагүй самрыг аваад дуусгач जैन. Гэхдээ ер нь хүнсний зүйл бол өстой бүгдийг авч. Тэгээ би тэгээд юу гэж бодсон гэх юм бол зах зээл байна ийшээ гаргах. Тэгэхээр энэ үнийг харин яаж шийдэх юм бол энэ үнийг гарцсан юу гэдэг юм бол. За би чамд яг энд хариулах юм. Энд хариулах юм би чамд нэг
дөрвөн мөрт шүлэг хэлье. Тий. Хятад хүн мэдлэгтэй хоолоо идсэн үү гэх юм. Насаараа өсөглөн байсан юм уу гэлтэй гэж байгаа. Монгол хүн мэдлэгтэй сонин сайхан юу байна гэх юм. Насаараа уул юм мохор сагсан юм уу гэлтэй гэж байгаа. Тэгэхээр зэрэг одоо битгэрийн яриа бол одоо энэ MJ радио телевизийн уншигч, сонсогч, үзэгчдэд бол бас нэг тийм шин сонин соргон мэдээ болж байгаа. Сонин сайхан юу байна гэдгийн хариулт. Харин эргээд хятад хүмүүс бол би хэлэх гээд байгаа байхгүй. Хоолндоо маш их ач холбогддог хүмүүс аахгүй. Тийм учраас хоолоо идсэн гэж мэдлдэг. Хятад хүн ширээн дээр 8 төрлийн хоол тавьж ээж өнөөдөр би сайхан хоол идлээ гэж боддог тийм ээ. Манай монголчууд ганцхан 100 байлаа, ганцхан 100-гаа идэл сууж. Гэтэл ханд гэдэг бол тэднээс тийм биш. Тэгэхээр зэрэг тэр хятадууд биднес одоо хоолын бил нийлүүлж явах хэрэгтэй байхгүй юу? Шундаг чинь аргагүй үний юм чинь тэр чинь мэдэл шинэлэг хятад одоо тэрбум 300 сая хүнтэй. Гэтэл хятад оронд бол вэзгөр сонсоход бол одоо хүнсний одоо аюулгүй байдлын асуудал бол айгүй хурц тавигдчихж байгаа. Хаасайг бол хуурамч одоо тэр янз бүрийн химийн мордан яасан. Харин тэднээс чинь цөмөрөө мөнгөтэй болсон хятад. Тэдэнд одоо юу хэрэгтэй ганцхан органик. Тийм гоё хүнсний бүтээгдэхүүн хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг биднээс нийлүүлээ л да. Яагаад болохгүй гэж хятад улсын засгийн газар зөвшөөрч гисэн. Дулааны аргаар боловсруулсан махыг бол хятад улсд бол оруулахыг зөвшөөрж байгаа байхгүй. Тэгвэл биднээс дулааны аргаар боловсруул маха түүхээгээр гарах биш. Амьдаар нь малаа гарах биш. Дулааны аргаар боловсруулаад ингээд нэмэн өвтөг шингэсэн сайхан бүтээгдэхүүн экспортлоо л да. Яагаад? Австрали, Шинэ Зеланд яаж н хонороо яаж бизнес хийж чадна. Хүн байгаа юмараа бизнесийг босгож чаддаг болохоос байхгүй юм дээрээс бизнес босгоно гэж байдгүй байхгүй юу. Тэгэхээр Монголда байгаа тэр сайхан баялгаа ашиглаж баялгаараа бизнес болгох маш их боломж байна. Яг манай одоо чив утгарын ярилцлагын гол сэдв. Монголд хийх ажил байна, хийх бизнес маш их байна гэдэг энэ санаал байхгүй юу. Харин тийм байна. Энэ нэг жижигхэн хэсэг шүү. Өшөө цаашаа ярил би маш удаан олон юм ярина. Тэр олон юмыг одоо чив утгаар энэ болгоноос бүгдийг ярьж амжихгүй тийм ээ. Тийм байна. Тийм. Тэгэхээр хятадд зүгээр л ингээл бодоход тийм ээ. Гүгөө. Энд чинь 3 нугалсан үнээр авчил юм зарчиж байна. Гэтэ тэр дандаа тэгээд байхгүй нь харамсалтай. Ганц үзэсгэлэн худалдаа төдийгөр хязгаарлагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ банк гаргадаг болчвол гэсэн бодол надад төрсөн л доо. Би сая дөнгөж саяхан хятад улсын өмд мужаар аялж байгаад байлаа. Бас л нөө ээлжид аяллаа, бизнес аялал хийж байгаад ирсэн. Тэгээ би тэн дээр яг нөгөө хятадын гэнэ одоо үйлдвэрийн эзэд намайг гадаад Монголоос ирсэн Вэманго. Гадаад Монголоос ирсэн гэж хүндэтгэл үзүүлээ заав барьж байгаа байхгүй. Тэрэн дээр нэг бас мотормаар санагдаад нэг жаахан монголоор бахархмаар санагдаад. Таанусын эдэд хизээч идэж үзээгүй. Жинхэнэ органик гэвэл органикийн органик одоо тийм сайхан бүтээгдэхүүн манай Монголд байна. Надад бол миний одоо гэрт одоо 1.5 тонн хатаас мах байна гэж би ярихгүй юу. Тэгээд тэдэнд нэг жижигхэн одоо манай 5 цул байна шүү дээ. 5 цулаар хийсэн борцыг би жижигхэн усныг боцолгаад атаас борч шүү дээ. Илэг, зүрх, бөөр, гүзээ тэгээд юу уушиг. Энэ тавыг хатаагаад ингэ яасан тийм. Би зүү жоохон усныг боцолгаад ингэ төгсөн. Тэр шүлийг ууж үзв. Ямар гоё юм бэ? Ийм гоё махны амтлагч биш үү? Зүгээр усыг сайхан яг махны шүл шиг гоё болгоо хийж шээ. Хятад хүн чинь шүлэнд их аюу ач холбогддог хүмүүс шүү дээ. Шүл цай хоёрт бол их ач холбогддог. Чингэн уншин. Тэгэхэд энэ хаана байдгийг гэж байгаа байхгүй. Одоо яг манай энэ танай энэ байранд байгаа тэр бизнес эрхлэгч малчин тариаланчтай холбооны одоо агуулгад 1.4 тонн энэ мах хоримтлагдсан байж. Тэгэхээр хятад хүнд юу гэхээр зэрэг мах гэдэг утгаар нь одоо хятад руу гарах биш. Хоол амтлагч гэдэг утгаар нь гарах юм бол энэ мах маань үнд орж эхэлж байгаа байхгүй. Махыг бол хятад хүн за нэг жингийн за нэг 50 янаар авдаг бол хоол амтлагч юм бол грамм л шүү дээ. 10 грамм нь 20 юан ч гэдэг юм үү те. Энэ чинь байхгүй юу? Биднес ингэж л нөгөө малынхаа махын өнгө төрхийг өөрчилж шин төрлийн бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Тийм санаа зөндөө байгаа шүү надад. Гахалтай. Үнээр гахалтай. Тийм байна. За Улаанбаатарт 12 цаг 45 минут болсон байна. Та АМЖ радио 102.1 Дэлхийн монголчуудын радиогийн баг үдний хөтөлбөрийн зочны цаг булангаа хүлээн авч сонсож байна. Манай өнөөдрийн зочноор тэр бомтон Zig.com сайтын захирал Линк 50 өргөдөрөд оролцож байна.
За махыг амтлагч болгоод ингээд яана гэдэг. Энэ бас цоо шин санаа байна. Тийм шүү. Өмнө бодож байгаагүй юм байна. Тийм. Тэгээ энэ сонин санаагаа энэ ер нь хаанаас олж авсан? Бас урдаас явж байгаад олж авсан уу? Эсвэл Мэдээж урдаас. тийм үү? Тий. Ердөө ингээд хятад тоглогч нар гэдэг чинь ердөө амтлагчаал тоглодог хүмүүс аахгүй юу? Жинхэнэ тоглолт бол ердөө амтлагчин хооронд л явж идэг. Ямар ч муухай ногоог ердөө амтлагчаар амтлаад амар гоё амттай болгож чаддаг тийм ээ. Тэдэнд гэхдээ махны амт өгдөг тийм органик амтлагч байдгүй байхгүй хятад тоглогчд. Нэг хятад тоглогч тэр яг борц одоо мунтгалсан борц гэж ойлгоорой. Тэрийг л атуулчих хятадын нэг тоглогчд. Цаад бол чи нэг 200 г шүл 200 г борц 40 литр шүлийг агуулдаг гэж байгаа байхгүй. Оо за. Тэрнээс жоохон чимхэд усанд хийлээ, бусдаглаа, тэр нь уулгаад үз. Чингис хааны зэрэг их зэрэг яд аян данд явахдаа үхрийн мах давсгандаа багтдаг. Тэр чинь би зохиогоогүй Чингис хаан зохиоцсон байхгүй юу? Тэгээ манай өвгдээс зохиоцсон. Тэрийг одоо биднээс хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд жоохон усанд жоохон чимэх борцыг л сайхан шүл гардыг хинч гис мэдэн шүү дээ. Энийг л хийцгээ хэлдэг цөмөр. Ер нь манай юу хүнс гаргаж байгаа тийм компаниуд байна уу? Ер нь урагшаа. Надаас тоног төхөөрөмж авсан залуучууд эхлээд ингэдэг. Тавихаа одоо юу хятад руу зах зээл гаргах туслаарай л гэдэг байхгүй. За тэгээ ахын туслая л гэдгийг. Тэгэл тоног төхөөрөмж авдгийн юмаа хийдгийн. Дараа нь яасан? Дүүн өвөр Монголын тим ресторан, Хэбэгийн тим ресторант гэрээ байгуулчихсан. Дүүн юмаа нийлүүлж байгаа шүү дээ тавихаа. Оо за. Манай монголчууд чинь хятад руу бол өдөрт 10 гараад ирсэн чадна. Визгүй юм чи яах юм? Жилөөтэй нөгөө бүтээгдэхүүн авч гараад нэг ресторанд ороод нөгөө үзүүлээ нөгөө ресторан тоглож нь окей л болоод тэгээд рестораны эзэн бол заал байдаг байхгүй юу? Тэгэхээр ахлах тоглож нэг мэдрүүлсэн байх тэгэл тэр чинь өөртөө шинэлэг хаанч байхгүй хятад байхгүй шин төрлийн шүл гаргаад ирж байгаа байхгүй. Гисний шүл гэдэг. Нэг тусдаа цусны шүл, хатаасан цусны байж болно. Хатаасан цусны шүл байж болно. Ясны шүл байж болно. Борцны шүл байж болно. Гэхдээ амтлагч айгүй болно. Малаас айгүй бол амтлагч гарч ирж байгаа шүү дээ. Тий. Сонирхолтой байна тий. Би бас юу манайхны хийж байгаа гаргаж байгаа бүхний түүнийг харсан нэг арьс ширрийг их гаргадаг юм байлаа. Тийм ээ. Тэгээд ноос ноолуурыг бас их тийм манайхан хуваарь үйлдвэрлэж гаргадаг юм байлаа. Тий. Ноос ноолуурын чиглэл дээр бас ямар шүү боломжууд бас шинэ олд амжилтууд ашиглаж болмоор байна. Би ноос угаах үйлдвэрлэхээр зэрэг нэг том 70 м урт гэж үргэлжилсэн гэвэл том ноос угаадаг тийм ээ гэл том 5 мармаа эргээд ингээл усыг чинь зүгээр хэдэн 10 тонноор нь хэргэлдэг. Тийм л үйлдвэрлэж би хөөхтэй байхдаа сэтгэдэг байсан. Ердөө үйлдвэр гэмээр ноос угаах үйлдвэр чинь тийм сэтгэл надад пианор байхад өгсөн байхгүй юу? Одоо ч надад тийм сэтгэл байна. Үгүй тийм биш байна. Биш үү? Одоо яг чивтгэний ярьцлага хийж байгаа энэ өрөө шиг жижигхэн өрөөнд дотор өдөртөө нэг 2 юм 3 тонноос угаагаа цэвэрлээд авах боломж байдаг байхгүй. Би энэ тухай өөрийнхөө вебсайтн дээр мэдээлэл оруулсан. За ноос үгүй дээр нь ноос одоо хоньны ноос ч бодлоо өндгүүдэд байгаа зүйл тийм ээ. За гэтэл дээр нь хоньны нихий гэж байна шүү дээ. Хэрвээ жижиг ноос уух үйлдвэртэй байх юм бол цаашдаа нихий боловсруулах үйлдвэр бас байгуулах маш ярхан. Ноосоо угаалаа ноос угаадаг машинда нихийг угаачдаг байхгүй. Хонь гэж өөр гэмтэн төрсэн цагаасаа эхлээд хязгаарч усанд орж үзэг гэмтэн байгаа шүү. Тэрний байгалийн бохирдлыг нихийг нь боловсруулж байгаа юм чинь цэвэрлэх хэрэгтэй тийм ээ эхлээд. Нихийгээ сайхан угаалаа. Дараа нь нийлүүллээ. Дараа нь илдэг машин гэж. Илдэг машин нэг цагт 80-аас 110 нихий илддэг байхгүй. Ганцхан цагт. Гайхамшигт. Би итгээгүй эхлээд энэ юу арай ч хятадчтай худлаа ярьж байна гэж бодсон чинь. Яг газар дээр нь очиад бүр үйлдвэр дээр нь очиад би 2 нүдээр үзээд итгэсэн. Өдөө 40 минут л. 40 секунд л ингээл илдээл тэгэл цаашаа иддэг. Тийм машин хямдхан. Одоо 17 сая төгрөгтэй байх юм бол ноосоо угаадаг мөн нихийгээ боловсруулдаг үйлдвэртэй болчихно. Оо за. Тийм нэг зүгээр нэг одоо плюс машин плюс 30 л үн шүү дээ. Өнөөдөр зах зээл плюс 30. Тэгэхээр би өшөөнийг ярьж л да. Үндэ манай монголчууд ингэж байна. Баг сэтгээд дандаа ингээл би жижигхэн үйлдвэр байгуулна. Нэг дөнгөж эхэлж байгаа юм чинь жижигнээс нь эхэлнэ. Жижиг үйлдвэр байгуулаад ингээд өөрийгөө няцаагаад ингээд гэдэг байхгүй тийм. Зоргоо мохоогоод. Жижиг үйлдвэрээс жижиг л ашиг болдог байхгүй. Тэгсэн мэтлээ жижиг үйлдвэр байгуулчихад Улаанбаатарыг хангачих юм шиг.
одоо тэнцээ нэг үйлдвэр байгуулсан нөө заасан би болидо гэд айцж байгаа. Өөрдөө тэгж болохгүй. Одоо нэг одоо пүрүс машин авчихна. Тэрүүгээр такси бариад л одоо ингээл Улаанбаатар хотод л гэж сайхан бизнес гэдэг тэр бүмтэн болчих юм шиг яриад байгаа байхгүй. Тэр пүрүс авж байгаа тэр 17 сая төгрөгөөр жинхэнэ орон нутгийнхаа тэр байгаа тэр ноос тэр нэхийг боловсруулалт үйлдвэрийг аваад бизнес хийлдэ. Тэгвэл хамаагүй тэр такси хийж олоочос хамаагүй л ашигтай ажиллана. Ганцхан нэхээ хэлэхэд 30,000 төгрөг. Такси хийж олооч өдөржин макесээр аваад 30,000 төгрөг. Тийм. Ялгаа юу амар зүрх байгаа шүү дээ. Үнээр шүү тийм юм байна. Тэгээ ер нь бас хүмүүс ер нь хөрөнгө оруулах тэр зүйлээ бас аюу сайн сонгож авч тийм ээ өөрөө хөрөнгийг зарцуулах хэрэгтэй баг гэж боддгийн ер нь ихэнд тийм ээ. За манай нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Тийм. Тэгээд манай нэвтрүүлэгт өргөдөө ирж бас сонирхолтой ярилцлага өгсөн ингээм ахад баярлаа гэж хэлье. Нийт үзэгчдийн сонсогчдын өмнөөс талархснаа илэрхийлье. За би ч гэсэн танаа ард түмэнд бас нэг урам өгмөр байна. МЖ радио телевиз гэдэг чинь мондог бизнес санаа. Энэ дэлхийн монголчуудад энэ Монголынхаа тухай амьд дуу хоолойг өргөж өгнө гэдэг таас их мондог юм санаа сэтгэсэн байшаа. Таанаас ажилд амжилт хүсье. Баярлалаа. Энэ ажлаа улам сайхан өргөжүүлээрэй. Таахан боломжийнхаараа таанаас ажлыг дэмжин шүү. Баярлалаа. За баярлалаа. За манай баг үдийн зочны цаг өндөрлж байна. Та хэмжээл радио 102.1 дэлхийн монголчуудын радиогийн баг үдийн зочны цаг болонгаа хүлээн авч сонслоо. Та үргэлжлүүлэн та 13 цагаас цаг болгоны эрхэнд өргөддөг манай радио мэдээ 13 цаг 15 минутаас 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн ээлж дугаарыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсоорой. MJ радио 102.1 дэлхийн монголчуудын радио.